Зохиолч Татьяна Бличенко, орчуулагч Дэ Оюн гэрэл. Дүү богино өгүүлэлэг. Намайг 7 нас хүрдэг жил аавын 2 дахь эхнэр хүү төрүүлж аавтай ижил нэр өгснөөр Сергей Сергеевич гих жаалхөө миний амьдралд бий болсон юм. Нэгэн удаа аав маань хүүгээ тэрсээр эмээгийн дэрж билээ. Ээжийн ээжилтэй хар устэй хар нүдэн хүү амандаа зуусан өгшний хөхөлтийг зогсоо зайгүй хөхөж том алаг нүдэрээ биднийг бүлтийтэл ширтэж байв. Торон малгай угалсан болохоор хүү гэж хэлэхэд бэрх. Сержик танилц энэ чиний ихч. Манай үгийн товч тодорхой ярьдаг хүн. Ой хагастай жаахан хүүхдийг амьдралын үнэнтэй шууд тулгасан нь энэ. Эмээ гайхаж сочирдсангүй эм хүний зүнэн дийлсэн үү Сережкаг тэврээд авав. 1983 оны 9-р сарын 15-ны өдөр Сергей Сергеевич ийхүү бидний хідэн эмэгтэйчүүдийн дунд орж ирсэн хэрэг. Ээж түүнийг Сержик гэж дуудана, харин эмээ хаарнуудад гэдгсэн. Эмээ бол ойлгомжтой, бусдыг хайрлахгүй байж чаддаггүй хүн байсан. Ээжийг л би гайхдаг байв. Аавд маань асар их гомцноос болоод хязгааргүй үзэн яддаг байсан нь эцэг нэгт дүүг минь ирснээр намжсан юм. Сережка төрөлхийн зүрхний гажигтай, бие султай хүүхэд байлаа. Хүүхдийн зүрхний тасгийн байнгын өвчтөн. Эмчнэр найдваргүй гэж байсан чи яаж игээд л даваад гарсан жаал. Гэвч өвчин нь өө юу сэдрэн. Аавтай манад ирэх болгондоо бүх хүнийг хөл дээр нь босгож дөнгөн. Амьдралын баяр баясгалантай хөвгчлөлтэй хүүхэд. Эмээгийн хуушуур ээжийн баншийг тамшаалан идэнэ. Зочны өрөөний голд дэр овоолж цамхаг хийхтэн гэрээр дүүрэн өдсөд бужигнана. Муурнууд бүрий болтол хашаанд орж ирэхгүй нуугдчихдаг. Манай зослонгийн хашаа хүүхдийн нээдэр цалгина. Ээж үргэлж хүүгээ дандаа авчирч байгаарэ гэж аавд загтаг байв. Хүүгийн минь ачаар аав бит хоёрын харилцаа дулаан эерүү хിവэр байсан юм. Дүүгийн ачаар л ээж маань аавд арай зөөлөн дэсвэртэй хандж эхэлсэн дээ. Хүүг өрөвдсөн хэрэг огт биш. Зүгээр л Сережкаг хайрлахгүй байх аргагүй. Бид гурвыг байнга тэрч хөл гараараа маав хөлийн шиг ороод зүгдчихэд ангайтл инээж гарна. Тэгээд л Нина хичээ би танд хайртай. Вали эмээ би танд хайртай. Ихчээ би чамд хайртай гин. Аав нэгэнтээ биднийг Петербург руу авч яваад Михайловын цэцэрлэгт хүрээлэн үзүүлв. Туулайн бөөр мод цэцэрлэгт хүрээлэн цагаан өнгөнд умбаж байх үе. Сережкаг төөрүүлэх гэж аав их дэлгүүрээс зай хураагууртай автомат буу авч өглөө. Сержик гохийг дарахад буу тажигнахт бол хаана яваа амархан мэдэгдэнэ. Гэтэл буунда хит автаад зайг нь дуустал тоглочихжээ. Аав тэгэхэд намайг дагуулan их дэлгүүрээр гүйж миний охин сайн хараарай. Цаад зөөлөгч нь хаашаа оров гэж хашгирч байв. Сережкаг эмэгтэй цүнхний тасгаас олоход 3 худалдагчийг хөөхөн нүдэрээ татаж хацраа бондойтл чихэр хүлэгчихсэн. Энэ ихшнэр өгсөн юм гэсэн шүү юм яриад зогсож байлаа. Дүүг өсөж том болоход бид хоёр хамтдаа аавынд, аавгахынд хөдөлмөрх мөөжлийн сургалт гээчд явлаа. Сайтар санах гээд үзвэл манай сурган хүмүүжүүлэгчид өдөр бүр бид хоёрын тарьсан хэргийн горыг амсдаг байсан санагдана. Гэвч зун дуусахад гэртээ хармааргүй байсансан. 8 дугаар сарын 29 гэхэд аав тусын гихт нь бид хоёрыг уйлуулж майлуулсаар хүлээлгэж өгсөн. Шинэ жилийн нэгэн баяраар аав хотын сүлд модон дээр биднийг аваачив. Хоёр чарга хооронд нь холбож биднийг суулгаад талбай тойруулан чирж явхад нүүрөөд цас бодорч дүүтэйгээ чанга хөхрөлдөж байснаа одоо ч тод санаж байна. Тэр баяр эмнэлгээр дууссан. Инээж явсан дүү маань гинт амаа ангалзуулаад суучихв. Зүрхний өвчин нь сэдэрсэн байлаа. Эмнэлгийн хүлээлгийн өрөөнд би, аав, таксигаар ирсэн Сережкагийн ээж, манай ээж эмээгээд л бүгдээрээ сууж байв. Би биенээ үг дуугүй ширтэн. Энэ явдлын дараа Сережкаг манайд авчирхаа боллоо. Сержкийн ээжид ингэж нийтээрээ амьдрах нь ойлгомжгүй байж л тэ. Манай харин Сержкийг санаж гуниглаж гүйцээд байв. Аав ганцаараа ирнэ. Эмээ ээж хоёр учрыг олгож дуугайл байцгаана. Бүтэн 4 сар өнгөрлөө. Нэгэн хагасан өдөр хашаа дуугарах шиг болсноо. Би ирлээ. Та нар хаачва? Эмээ гэж бархирах дуу гардаг байгаа.
Эмээ ээж хоёр хашаанд өлгөгдөн тийчгнэх Сережкаг буулгаж аваад ундаг дугуйг нь гаднаас оруулж ирэв. Бид гурав хар нүдтэй тэрч үнсэж жаалжуул нухаж авсны дараа аав руу уцаар ярихаар ээж гүйсэн юмдаг. Дүүхүү гэрээсээ зүгтчихсан байжээ. Аав гантик цагаан царайлсаар хашаанд харин орж ирээд "Миний ташуур хаан байна. Бөхсөн загтнаж гүйцэлтэй" гэж хашгирав. Сержик харин айсан юмгүй эмээ ээж хоёрын араар орчихсон зогсож байлаа. Үнэндээ бидний холбоо их хачин. Гомдж хоцорсон хуучин эхнэр, салсан нөхөр, эцэг нэгтэй 2 хүүхэд, бас бүгдийн хайрыг татсан эмээ. Амьдралд юу эс тохиолдох вэ? Янз бүрэл юм гарна. Манай төгсөлтийн баяраар дүүмэн цасан цагаан цамцан дээр хар зангаа зүгээд эцэг их хоёрын минь дэргэд зогсож байв. Миний хурамн дээр ч царайлаг сайхан тэр залуу дэргэд байсан. Эмээг оршуулахт ч мөн хамтал байв. Хөөхий аав минь энэ хорвоогийн хамгийн харгас тамдлыг үзэж төрсөн үрийнхэн ард орсон юм. Манай Сержик 28 хүрээд өөд болсон. Зүрхэн зогсчихсон. Аав минь зээ охиноо харж л зовлон хагас суус давсан байх. Миний охин л доо. Харин Сережкаг нас барахад манай ээж шууд өтөлчихсөн юмдаг. Миний хувьд бол дүү минь үргэлж амьд. Нэгэн удаа аавын твэрч ирсэн тэр жаал. Миний хайртай дүү.